За энэ удаагийн бичлэгээр Таиландын Паттайя хотод очиод амарсан, аялсан, зугаалсан талаараа оруулах гэж байна. За тэгээ хамгийн гол нь тэнд очиод хэдэн төгрөгийн буудал буусан, ямар үйл ажиллагаа хийсэн талаараа хэдэн төгрөгийн зарж гарсан гэдгийг бас оруулах гээд байна. Тэгээд миний хувьд болохоор би өөрөө санхүүгээ тийм нэг бүрчлэн тооцоод явдаг төрлийн хүн бол биш. Гэхдээ энэ удаад одоо влог хийх зорилгоор тэгээд дээрэс нь бас өөрөө хэдэн төгрөг зарцуулснаа мэдэж авахын тулд ингээд нэг бүрчлэн влог хийх гэж үзлээ. Тэгээд зарим бичлэгүүд маань жоохон чанаргүй болсон учраас ингээд энэ цуугаад дахиад хажууд нь тайлбарлаа яриа явчих гэж бодсон. Намайг Билүүн гэдэг. Би Таиланд улсад амьдардаг. Тэгээд Таиландуудын амьдралын хэм маяг болон тэдний талаар за мөн одоо сүүлийн үед уншиж сурсан мэдсэн зүйлсээ та нартай гайлуулах хуваалцахыг зорддог байгаа. За Паттайя хот руу бид нар болохоор өөрсдийнхөө машинтай явсан. За машинтай яваад Бангкок хотоос бол бичлэгээ эхэлж хийсэн байгаа. За Бангкокоос Паттайя руу ороход бол бид нар нэг ойролцоогоор 2000 баатанд бензин хийсэн. За 2000 баатанд бензин хийгээд бараг Паттайя руу ирж очиж байгаа байхгүй юу. За хамгийн түрүүнд бид нар ийм буудалд буусан. За энэ буудал маань болохоор Buranda Resort гэдэг нэртэй. Тэгээ Buranda Resort нь болохоор маш гоё тийм хажуу талтай юм резиденстэй. Тэгээд усан бассейн шууд нөгөө далайн эрэгтэйгээ ойрхон байдаг те. Тэгэхээр усан бассейнд орчиж болно. Далайн эрэг рүүгээ шууд алхаал орчдөг. За тэгээд өглөөний цайтай. За дээрэс нь ийм хөөрхөн хүүхдүүдийн тоглодог бас өрөөтэй байсан. Тэгээд энэ өрөөнд нь бас бид нар нэлээх тоглосон. За бид нарыг очисон үед бороо ихтэй байсан. Гэтэ заримдаа нар гараал, заримдаа бороо ороод ер нь цаг агаарын үед бол нэг тийм байдаг. Ялангуяа өлийн улирлуудад бол жоохон бороо ихтэй байх гэдэг. За очингуудаа бид нар Salt гэдэг далайн эргийн яг хажуу талд байрладаг ийм хөөрхөн ресторанд орсон. Тэгээд энэ ресторанд болохоор бид нар 5 хүн хоолж байгаа. 5 хүн уух зүйлсээ аваад, десертээ аваад, бүх юмаа аваад 2577 баат болсон. 2577 баатыг ойролцоогоор бол нэг 270 мянган төгрөг гэд бодчих хэрэгтэй. За тэгээд үүнийхээ дараа болохоор далайн эргээр алхаад далайн эрэг дээр жоохон тоглоод мэдээч хэрэг хамгийн гол нь далайн үз гэж ирсэн юм чинь тий. Тэгээ бид нар дараа нь энэ sweet юу лээ дараа нь бид нар ийм хөөрхөн Fairy Sweet Village гэдэг одоо кофе шоп юм уу, музей юм уу гэмээр нэг маш гоё газар очсон. Тэг хүүхдүүдэд бага насны хүүхдүүдэд бол маш их сонирхолтой байсан. За эндээсээ болохоор бид нар тасалбараа аваад хүүхдүүдэд тасалбарт нь идэх зайрмаг ирдэг лөө. За тиймэрхүү десертнүүд ирээд ерөнхийдөө ойролцоогоор 2000 баатыг төлсөн. Тэгээ яг энэ газар болохоор нэг хүүхэн тийм үлгэрийн оронд ирсэн юм шиг маш гоё. Хүүхдүүдэд ялангуяа охтуудад бол маш сонирхолтой гоё газар байсан. За дараа нь бид нар Паттайяд байрладаг Монгол айлд тэндэг ахындаа очсон. За тэгээд тэднийхээс бол Паттайя шөнийн цагаар бол ийм гоё харагддаг. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё харагддаг юм байлээ. За тэгээд буудалдаа очиж хончоод маргааш нь бид нар Terminal 21 гэдэг энэ мол нэгтсэн юм байлээ. Энэ дэлгүүрийн надад таалагдсан юм болохоор дотор нь гейтүүдтэй тэр гейтүүдээ ингээд Сан Франциско, Токио гэдэг ч юм уу тий дэлхийн том хотуудаар нэрлэлсэн. Тэр нь маш гоё бас өөрмөц санагдсан. За энд болохоор Таиландд байдаг нөгөө централийн брэндүүд те за тэгээ бусад ер нь дэлхийн бүхэл төрлийн брэндүүд байсан. Шопинг хийх гэж хэрвээ хүсэх юм бол эд шопинг хийхэд бол тохиромжтой санагдсан. За бид нар өдрийн хоолндоо Санта Фе газар орсон. Санта Фе гэдэг нь болохоор ерөнхийдөө Таиландын одоо сүлжээ ресторануудын нэг гэж би ойлгоод байгаа. За тэгээд энд хаасайг бол харагддیں۔ Тэг би тэдэшээ ер нь бол анх удаа орж үзсэн чинь маш дайггүй хаалтай юм билээ. Өмнө нь ерөөсөө манай уг нь яг гэрээ хажууд байдаг. Ерөөсөө тоож орж байгаагүй. Тэгээд энд орчоод ирснийхээ дараа бол ер нь орно гэж бодож байгаа. За энд 5 хүн хоол аваад 2300 баат болсон. За 2300 баат ч ойролцоогоор бас л нэг 240-50 мянга хавцаа болж байгаа. За энэний дараа нь бүү juice гэдэг гоё жуус уусан. За энд болохоор 5 жуус аваад 560 баат болсон. За дөрөвт өдөр нь энд манай охин ингээд
буудлаа танилцуулаад байгаа юм уу? Just for you. Daddy already saw it. Таиландын буудлууд ч ихэнх нь шүршүртэй байдаг шүү дээ тий. Харин энэ болохоор ингээд айгүй хөрхөн байнтай юм лээ. За энэ буудлын нэр нь Modus гэдэг буудал. За энэ буудалда өмнөх Veranda Resort-од бид нар 2 өрөө авсан. Гэхдээ тэр нь юм зочны өрөө, унтлагын өрөө 2 байсан. За энд болохоор бас дахиад 2 өрөө авсан. Тэгсэн чинь ингээд хөөрхөн хоёулаа унтлагын өрөө. Тэр нь болохоор маш гоё зайтай санагдсан. Энэ буудлын гадаанаа болохоор юм хөөрхөн бас усан бассейнтэй. Тэгээд бас адилхан нөгөө усан бассейныхаа цаана ингээд далайн эрг нь байжсэн. Усан бассейн дотроо баартай. Тэгээ усан бассейн дотроо суугаад одоо уух дуртай зүйлсээ уугаад хөгжим сонсоод ингээд суудаг. Энэ бүр надад маш гоё санагдсан. Шолон хүмүүс бас энд ирж Instagram-ын зураг авахулдаг юм бэлээ. Тэгээ би бол нэг сүртэй зураг мураг авахуулаад идэх болохоор авахуулаагүй л дээ. Гэхдээ зүгээр очиод яг ингээд өөрөө мэдрээд суух юм бол бас маш гоё. Энэ буудлын одоо үйлчлүүлэгчдтэй каякийн үнгүү байдаг. Тэгээд каякийн багш байгаа. За багшгүй зүгээр өөрөө каяктаад явсан ч болно. За яг энэ Modus гэдэг буудлын хувьд болохоор юм одоо орчин үеийн гэхээсээ илүү жоохон тийм Европын юм шиг тийм дизайнтай. Тэгээд яг одоо жишээ нь өмнөх бус Veranda бодлын юм орчин үеийн тий тавилга интерьер нь цагаан өнгө давмгайлсан байсан бол энд болохоор арай жоохон тийм бараан өнгийн интерьер дизайнтай. Тэгээд жоохон хуучны юм шиг одоо лифт нь тийм юм шиг загвартай. Гэхдээ маш гоё сонирхолтой. Хийх зүйлсийн хувьд болохоор Modus илүү их тийм хийх зүйлс ихтэй одоо үзэж харах за хамгийн наазах нь каякаар авчиж байгаа нь тий. За тэгээд нөгөө усан бассейн дотор байгаа бар руугаа ороод ууж идээд сууж болно. За мөн яг хажуудаа ресторантай тэрнийхээ бас дахиад нэг юу үлээ нэг нэрийг яг одоо санахгүй нэг тийм буудлынхаа хажууд бас маш том тийм ресторантай. За тэрнлөө бас бид нар дараа нь орсон байгаа. Зарийн хоолндоо болохоор бид нар ийм гоё пицца идмэр санагдаад Итали пиццатай газар орсон. Яг 100-нд хийж иддэг Итали пицца байсан. Энэ бол өстой үнэн гоё газар байсан. Нэрийн доор бас оруулчих. За энэний дараа бид нар мэдээч хэрэг бассейнда ирж тоглосон. Хүүхдүүдээ бассейндаа тоглуулад энэ усан бассейнд харагдаж байгаа бодон маш гоё агаад. За мэдээч хэрэг далайн үз гэж ирсэн юм чинь далайн эргээрээ хэсэг алхсан, цугаалсан байна. Энэний дараа 5 дахь өдрийн өглөө болохоор бид нар өглөөний цайндаа орчиж байгаа. За өглөөний цайнд болохоор буфет хоолтой. Тэгээд хоолны сонголтын хувьд бол за 10-аас 8 хавцаа юм уу да. Ер нь дэжгүй шүү. Нэг удаа, 2 удаа ч юм уу хооллоод гарахад бол маш зүгээр. Жимсний сонголт Монголд нь арай жоохон бага санагдсан. Тарвас лир папаяч байлуу нэг тийм 2-3 хүн жимснэр сонголттой байсан. Буудалд орохдоо би маш азтай. Рандомор ингээ хамгийн дээдлийн давхартанд таарсан байсан. Хэрвээ та нараас энэ буудлаар орё гэж бодож байгаа бол хамгийн дээдлийн давхрыг авчвал их гой санагдсан. Дээдлийн давхартаа ингээд таазан дээрээ цонхтой. Таазан дээрх цонх нь болохоор мэдөөс сэрэнгүүд гоё өөрийн гэгээ тусаал те. Таазнаас гэгээ орж ирэх чинь бас их гоё мэдрэмж юм байлээ. Тэгээд энэ цонх нь энэ дээвэр дээрх цонх нь бол надад маш их таалагдсан. Дараа нь хэрвээ ирэх юм бол би энэ хамгийн дээдлийн давхраа авна шүү гэж хэлэх гээд байна. Энд чи одоо ингээд явсараа 5 дахь өдрийн өглөө болчихж байгаа. 5 дахь өдрийн өглөөнд бид нар өглөөний цайгаа уучаад дараа нь дэлгүүр дээр зогссон юм аа. Нилийн том дэлгүүр. Тэгээд энэ дэлгүүрүүдээр ороод бол жоохон худалдаа авалтууд хийсэн. Маш гоё дэлгүүр байсан. За тэгээд замдаа мэдээч Бангкок руу явсан. За Бангкокод бол орой очсон. За орой очиод бид нар энэ Aitas гэж зочид буудалд буусан. Энэ Aitas гэж зочид буудал бас их гоё юм билэ. Тийм шинэлэг. Тэгээд дотроо маш олон зүйлстэй бассейнтэй, саунтай, фитнестэй байсан. Тэгээд надад таалагдсан юм. Миний бар наа. Шин зочид буудал чи миний бараа. Шил хэм болно гэдэг чинь тэгээд болохоор миний бар наа байсан. Би энэ тэнд явахдаа ингээд интерьер дизайн сонирхож явдаг. Дараа нь ингэж гэртээ хөвчүүлэлт хийвэл зүгээр юм байна да гэсэн санаа авдаг. Надаа энэ зурагтныхаа арын хананд нь ингээд зурагтаа ханандаа байршуулад ард нь манайхаар бол Univision те кабел Wi-Fi хийх зай гаргаад өгсөн их зүгээр санагцсан. Тэгээ манай зурагт болохгүй
Засварчин дуудсан чинь ингэж нэгддэг зурагт байсан байлээ. Тэгээд энэ бас их гоё санаа бол их зүгээр санагцсан. За ингээд 5 дахь өдөр болчихоо. За мэдээж хэрэг Бангкокод очисон хойно бол бид нар Icons ямарсан. Icons ямар болохоор энэ тийм бас нэг том худалдааны төв бас сүүлийн үед ерөнхийдөө нэгцэн. Тэр юм гоё ус ойрглоор байдаг. За 0-оос нь эхлээл бүх интерьер дизайн нь бол маш гоё. За Icons ямар хийсэж байгаад Shake Shack орсон. Shake Shack-ыг бүүргэр идэх дуртай байх юм бол Shake Shack-ыг бас сонирхоод үзээрэй. Shake Shack бол маш гоё. McDonald's ч юм бол одоо яг үүндээ бүр гоё бүүргэрэндээ орохоо бэлдсэн шүү дээ тий. Shake Shack бол бүр үнэхээр тасарсан амттай бүүргэр зардаг газар. За тэгээд Shake Shack орчоод тэгээд бид хэд гэрлүүгээ гараа явсан. Тэрнээс хойш бол бичлэг хийгээгүй. Аялж зугаалж явж байхдаа бас ингээд байнга бичлэг хийгээд яваад байх дуртай биш юм билээ. Дараагийн удаа бичлэгнүүдээ оруулахдаа маш гоё детальчилж бас оруулах нь зүгээр юм байна гэж санагцсан. За ерөнхийдөө бол бид нар брандад $80 хоногийн $80 буудалдаа төлөөд 2 онсон. За модост болохоор 3 онсон. 3 хоногтой нэг хоногийн бас хоногийн $90 хавцаа. $90-оос $90-100 хавцаа байсан. Ингээд 3 хончоод хоолнд бол нэг удаа орохдоо бид нэр ойролцоогоор 2500 баатыг өгөх юм байна гэж бодсон. За тэгээд буудлуудаа өглөөний цайн орсон учраас өглөөний цайн дээр мөнгө гараагүй. За түрүү хэлсэн бензин дээр 2000 баат гарсан. За шопинг хийхэд бол тэр бол тусдаа тий. Тэр чинь тусдаа мөнгө ихгүй юу? За ингээд бодохоор бид нар нэг ойролцоогоор хоолндоо бол нийтдээ 25000 баат ойролцоогоор. За тэгээд уух зүйлс буюу одоо кофе, жуус гэл хүүхдүүдээс аав штэ тий. Тиймэрхүү зүйлстэйгээ ер нь Мерсер илүү дутуу худалдаа авалтайгаа нийлээд 30,000 баатыг бол хоолндоо зарцуулсан байсан. Одоо Мерсер гэдэг зүйлстэй activity-г оруулчих жоохгүй. За activity-гийн хувьд бол дүгнээд хэлэхэд бид нар тэр Fairy Village гэдэг газар руу явсан. За мөн одоо нэг Swiss Farm гэдэг хоньны гоё тийм фармтай газар очсон. Энэ газар маань уг нь маш гоё газар байсан юм байлээ. Гэхдээ ковидын үеэр хаагдсан. Тэрнээсээ хойш ингээд ажиллагаа болцсон. Тэрийг нь мэдгүй бид нэр ажиллана гэж бодоод очисон. Гэхдээ оцсон нь бол маш гоё зураг авахуулахад тохиромжтой. Дээрээс нь цөөхөн тооны амьтад байсан. Жишээлх юм бол илжиг байсан, хонь байсан, морь байсан, хөр байсан гэх мэтчлэн. Тэгээ хүүхдүүдтэй бас фарм үзүүлэхийг зориод очисон чинь хаалттай байсан учраас хаалттай биш ажиллаагүй байсан учраас бид нар зүгээр дотор нь орж зураг мураг авахулчаад гараад ирсэн. Тэгэхээр ямар нэгэн мөнгө бол төлөөгүй. За иймэрхүү байдлаар л аялсандаа тэгээд сан парк бол байгаа. Өөр үзэж харах одоо нөгөө amusement park энэ төр бол байдаг. Гэхдээ энэ нь манай хотод ч гэсэн байдаг учраас бид нар яг тийшээ зорж бол очиагүй. Тэгээд өөр сонирхолтой зүйлс гэх юм бол круиз аялал хийж болох юм байлээ. За мөн одоо усан сангийн хөөсөн парти буюу хөөстэй усан сангийн үдшилэг гэх юм уу те тэрэндээс оролцож болох юм байлээ. За тэгээ ер нь бас нэгтгэгчүүдэд болон хятадуудад, орсуудад зориулсан ивэнтүүд маш их болдог. Яг бид нар ч туристаар ирж байгаа хүмүүс ихгүй. Тэрэнд нь мэдээж хэрэг Монгол хүмүүс байгаа гэж байна. За иймэрхүү аялал хийсэн. Тэгээд энэ удаагийн аяллаар бол хүүхдүүдтэй зориулаад амар тайван илүү дутуу элдв янзын одоо ийшээ тийшээ явъя гэсэн төлөвлөгөөгүй зөвхөн юм үзэж хараад амар тайван аялаад ирэх тийм сонирхолтой байсан. Тэрэндээ ч хүрч чадсан. За нийтдээ бол ер нь 40,000 баатаар явсан. 40,000 баат гэдэг ойролцоогоор 4 сая гаруй төгрөг тий. 4 сая гаруй төгрөгөөр аялчаад ирсэн гэсэн үг. Маш боломжийн үнээр аялчлаа гэж харж байгаа. За энэ удаагийн бичлэгтэй маань хамт байсныг баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.